Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн бацхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол FM 99.7 сонсогчдоо бүхэндээ ажлын өдрүүдийн буюу даваа, лавг, баасан гараг бүрийн их үдийн 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Огтой үр цайхын их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын туучрын 2 дугаар дэвтрийг аль биесны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд энэ мөчид зохиолоо тэсэн ядан хүлээж байгаа сонсогч та бүхэн яг одоо шууд эфирээс зохиолынхаа үргэлжлэлийг хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин Огтой үр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын тууч. 2 дугаар дэвтэр 73 дугаар хэсэг. Үүд гомрын цай хүртэл хийслээр шидүүлсэн хон хөх. Үгүй юу болоо гэсэн аятай босож ирэхэд баян мөзөд түүнийг жигшсэн байртай хараад яаж яваач нэ. Танихгүй хүн зодоод байж яддаг чинь одоо юу гэсэн үг? Энэ хүн чамд ямар гэм хийсэн? Арай л тэмдэж байна шүү ч. Хэмээн түүн рүү өгөхөд баян мөзүүдийг хизээч дийлэхгүйгээ мэддэг хоон хөх төрүүчийг шиг худлаа өвдөг сөгдөн Амаршоо найз минь хэмээн орилоход газарт суун туссан ир. Наад ч худлаа тэгдэг юм байлээ шүү. Гинэт босож ирээд гиндүүлээ зохин шүү. Маш аюултай итгэд байна гэж чангаар хэллээ. Төвнийг ийхүү хэлхийг сонссон бахим мөзөт. Энэ намайг чадахгүй л ингээд ярьж суутал үйд онгон аав та нарыг дуудаж байна. Хэмээн бүсгүй хэлэхдээ бахим мөзүүдийг харчгаад хүй бахим мөзүүд ямар сонио хүн бэ? Хэдийдээ өрөөд ирвэ гэхэд бахим мөзүүд энэ хоон хөх танах руу явж харна. Чамаа ганцаараа байхад чинь илэг барьж магадгүй гэж бодоод наашлаад ирсэн зүг боллоо. Гэхдээ нөхөр чинь бас хүн зоддог нөхөр байх нь хөөе гэсээр хоон хөхийн чихнээс татан босгоод гэрлүү авч орлоо. Домчиг нөгөө гीचнийг харж хаад. За нүдний болтоо аваад наашаа суу. Чамайг ангаадаг нөхөр чирлээ те. Болдог юм болдог чамаараа л болох шиг болоод өнгөрлөө. За илүү дахиад харагдаж байна уу? Гэхэд гीчингэр. Queen хүүгэн ч одоо солиотой хүүгэн бололт. Зохиулж зодуулсан хүний нүд харах нь бүх хил улам мууддгийн байгаа үстэй гэж бодсон ч гомдлын мөр гэж бодоод боолтоо тайлахад нэлт цус гэтэл нүд нь онгоогоод бүдэг бадаг бүрэлдсэн дүрс ороод ирэх шиг санагдахаар нь нөгөө нүдээ хараад байна гэж бодсон эрүүл нүдээ анж үзвэл бүрэлдсэн дүрс нь улам тодрон харагдана. Гайхалтай. Хатад ширгээд байх шиг болсон нүд нь ингэж нэг юм харан чинээ санаагүй гीчин саяны болсон явдлыг таг мартсан аятай ийш тийш харан байж битүүр чинрээд байсан өвчин маань алга болчихч. Гашгүй дээ гэсээр домчийг биширсэн байртай харсаар суулаа. Хөөрхий хоон хөгч гэсэн хүн амтнаас айж ичиж явсан болохоос зодож явсан нь ховор тул өөрийнхөө иймэр биртад итгээгүй байртай ихэд өмгшин суугч. Баян мөзөтийг байгаагүй болов. Бяц дэвсэх байлаа л та. Энэ мөг домчи охинд нэг ганц гайхуулаад авъя гэж бодсон биш. Энэ нэг юм дандаа садаа болох юм аа. Шамайда яйдаа байц гэж бодож суух нь
дэндүү инээдтэй. Домчир инэвхийлэн байж, "За залуу минь. Чиний нааднууд чинь ердөө л газар нутгийн лус тогширсноос дотор нь битүү хайдаг гарсан байна шүү дээ. Хайтган ширгэхтэй хажуу талын харааны судснуудыг дарснаас болж цусан хангамж ирэхгүй байсан учраас битүүр чинрээд зовоодог байж. Сая чиний найзнуудыг чинь дэлсээд судсыг тань хүчээр нэгээд өгчлөө шүү дээ. Тоглоом биш шүү. Миний ирэх сударт гарсан учраас наадныг эмчин гүйж ирсэн байх. Түүнээс хэн нэгэнд ингээд нүд хамруун зохиул таг сохорхон дамжиггүй шүү дээ. Юмны учир сумны зангаа гэдэг чинь жоохон мэн л дээ" хэмээн хэлээд номоо дөнгнүүлэн уншиж эхэллээ. Зүгээр байж байгаад ашиглуулсан да ховн хөх байж чадна. Гайхууны юмыг нэгмсэн дуусгаад өгөх юмсан гэж дахин огшоод ирэхэд бахин бүзүүд бодлыг нь таасан юм шиг. Саналтгүй шүү. Дахиад хүн амтнд гар хүрвэл нөгөө газартаа буцаад очихоо мэдж байгаа биз? Ингэж архих шиг болох гарын савруугаараа түүн рүү сар вайлган дамжихлахад өнөөх зоригтой ховн хөх чинь хайсанда "Хээч" гэж хүний инээ төрмөр дуугаар хилчгээд эцэндээ цайгаа бушуухан шорт хийтэл уучлан суулаа. Дуунийг харсан домчийн охины инээд нь хурц суухад нөгөө гийчин ир. "Энд чинь яасан ч хариугүй ирэвдээ. Гоо сая зохихдоо хийгэнд харуулад ихийгүү зогсон шүү. Ярхүн тонгорох хоёр жижиг гэж бүүгол гэдэг ч аргагүй л өнөө юм. Дотроо болож ноосч долоондор санаатай байж мэдгэдэг" хэмээн дотроо бодож саяхан хийж өгсөн цайгаа очлоо. Багийн мүзүүд элдв шалдав юм бодсонгүй дуугуул цайгаа оочлон домчийг хараад "Яалтч бол багаасаа тулааны урлаг судалсан анч шиг ном судраа хойрхон өссөн хүндээ. Орчин үеийн шинжлэх ухаан гэдэг чинь судар номыг үүсгдэг гэсэн бицтэй. Гэхдээ л явж заавал хоёр юмны нэг тал болж таарах гээд байдаг сони. Юмны учир сумны зангаа гэж хэмээн бодож суутал дээр хүгийг домж давхцуулан хэлэх нь тэр хоёрын бодол нэгэн үйлцэл давтамж дээр давхцаж ирснийг харуулах шиг. Хорвоо гэж сонирн байдаг ачаа. Муу хүний үйлдэл сайн хүний үйл хоёр давхцсан байж амьтын юм шиг. Эсрэг тесрэг цэнгийн таталцал шиг байдаг нь хорч унтаа. Хэрв ховн хөх гэж муу хүн байгаагүй бол домчууган ямар ч хүнээ дуудан авчирч гийчингэрийн болттой нүдийг зогуулаад явж байх билээ. Бас л бодхол асуудал. Хэрв бахим хүзүүд ирээгүй бол ховн хөх нэг цохоод эмчлэх нь бүхэл нэмж дэвсээд бүр гимтээгээд хаягч байсан юм билээ. Үүнийг хинч таашгүй. Хорвоогийн нэг ховор нууцуудын нэг бол үйлзэл давтамжтын давхцал. Төвний санаандгүй мэт маш олон тохиолдлууд байдаг нь идүүгээ хүн төрлөختөнд нууц далд ертөнц болон оршсоор л. Ховн хөх цайгаа уучхаад гийчин ирээс уучлалт уугаад гарч явах нь түүнээс гарамгүй авир байсан агаад тэрээр голдуу хэрэг хийчгээд юу ч болоогүй юм шиг ширэн нүрлэн байдгаас тэс хөндлөн ааш авир гаргаж харагдана. Саяны үйлдэлдээ тэр өөрөө ч цочих шиг болсон гэдгийг уншигч, сонсогч танд хэлэх нь сонирн байна. Энд байгаа хүмүүсээс хамгийн их баяртай байгаа хүн нь домж, бас гийчин ир хоёр. Харин хоёр хүн л нэгнээ харан баяртай ч юм шиг, гүнхтэй ч юм шиг суугаан бахим хөзөөт домчийн охин хоёр. Домчийн охин нүд дүүрэн сайхан залуу шүү. Сайхан ч гэжтэй. Надад л тэгж санагддаг баг. Уг нь сайхан залуу гэж өндөр, твхийсэн цавцгаан царайтай гэж бодсноо. Хөдөө тийм цас шиг царайтай хүн ч гэж юу ах. Ядаж сумын төвийн ганган наранд ганддаггүй юм шиг цас цагаан царайтай биш юм аа гэхэд
энэ гарын бохоо шиг хэмээн өөрийнхөө бодлыг үгүйсгэн тэмцэж суухдаа юу нэгтлээ намайг татдгийг болов. Миний хоёр хүүхдийн аав ингэж зоронч шиг татаж байсныг санахгүй юм байна. Энэ хүнд ямар нэгэн удис чанар байгаад байна уу? Мориноос унгах гэж хормоогоо гинэт сэвэн саваагууддаг тэр жил хариугүй унчглаа гэж бодсон ч гидсэн доогоор нь эргээд нөгөө талаараа гараад буцаад эмээл дээрээ суучих шиг болсон. Асар хурдан түргэн болсон учраас түүнийг чадчихлаа гэж хөөрч баярлаад юун тэрийг харах мантай байж билээ хэмээн бодохдоо баг зэрэг гимшиг сэтгэл төрж. Тэгэж тоглож байгаад мориноос унахад хөл гарыг нь гимтээчихсэн бол яанда. Залуу байсан болохоор юмны наацаад хор хохирлыг ерөөсөө ч боддгоо байж тээ. Хүүхэд нас минь. Хичнээн сайхан дэврүүн юу ч боддгоо гинэн цайлхан явдаг байж тээ. Химэн бодод суулаа. Далан дөрөвдүгээр хэсэг. Бахим үзүүд өнөөдөр ч наашаа ирэх шалтгаан олдохгүй. Энэ муу хоон хөх бас тэгж байгаад цаагаараа тус тэмтэй гэж залгич. Эдний дээрх сайхан шалтгаан боллоо шүү. Жаахан саатж байгаад мөрддөг юм билүү? Эсвэл хоноод явдаг ч юм билүү? Үгүй ингэхэд энэ бас юун залуу? Ханаас гараад ирэвэ? Аваар нэмжлүүлэх гэж ирсэн холын гिचэн болол та. Илдэг юм ярьж байгаа өсгөн толгойг эргүүлчих үед. Ерөөсөө л хоноод явдаг хэрэг. Ээж минь байсан бол хоошоо ярах нэг шалтгаан байхсан ч. Гэтэл одоо миний байж байгаа царайг хар. Ингэж дотроо шаналгахч биш, жаргахч биш. Ер нь нэг битүүхэн төгшөөртэй байсан боловч хизээний хинэггүй занган ноёлсон хിവэр зүүрмөглөх маягтай нүдэн сүмий. Хонх дамар хидэн удаа жингэнэн дуугарснаа уншлаг ном өндөрлөв бололтоо номоо боронтөглөн боож өөд залаад цагаан давуун дээр тавьсан ургамлын навч тэргүүтнийг дахин нэг удаа сонжин харахтаа бахим үзүүдээс давхар шалгаж өгөхийг хүслээ. Юу хийгээд байгаа болохыг сайн мэдэхгүй ч энэ навчны хээг шалгаад өгөөч. Ингэсний дагуу өндөр уулнаас түүхтэй үнрээр нь хайн байж очдог тэрхүү ургамлын хээ дээр нь тавьсан ногоовтер өнгийн ургамлын хээтэй адил дуурсан байхыг хараад уншлаг дамжуулж шингээжээд манай дугн их хөрөнгө нь авдарт хийхэд байгаа юмсан. Энэ хаанаас ирсэн хөрөнгө вэ? Сумын дөөс баригдаж явсан отож маран бих мөн болол та. Гэх бодол хормын дотор толгойд нь эргэлдсэн ч олон юм хэлсэнгүй. Уншилгын их хөрөнгө доод ургамалд нь суугаад орсон байна хаа. Гэлээ. Гээчин тэр хоёрын ярианаас юу ч ойлгосонгүй. Харин домчир бахим үзүүдийг томнуудаар сүрхий харснаа. Чи яаж мэддэг вэ? Энэ уншилгын их хөрөнгийг гэж гайхсан маягтай асуула бахим үзүүд хэсэг чимээгүй оргин хэлэхүү байх уу гэж бодож байснаа. Энэ хүн олон жил хүн амьтны тусын тулд л зүтгэж байдаг буянтай. Бурхан номын жинхэнэ сахилт яавал гэж химэн дотроо бодоод отож марамбад манай багш их хөрөнгийг нөхсөн гэдэг. Багш маань надад хид хидийг хадгалуулсан байгаа. Авдартаа хийгээд л жилдээ нэг гаргаж намар цагаар шүүдрийн туслаар ундаалаад хийдэг юм. Хавар болоход шин ургасан яргууг ойрхон тавьдаг юм. Ийм л хоёр ажил хийсээр удаж байна да ах минь хэмээн ганцуугаараа магнагаан арчлаа. Түүний уншилгын их хөрөнгийг хадгалж байна чинээ санаагүй домчир. Ямар багш гэж гайхсан байртай лавдуулан асуухад нэг багш байлгүй байсан юм аа. Ойр зүрийн жаах юм заадаг гээд үргэлжлүүлж юм хэлсэнгүү таг болчихлоо. Домчин тааварлаж байсан
Нэг л өөр залуу. Далд зүйл нуугдан байгаа нь гарцаагүй. Химэн бодож байсан нь ийхүү батлагдсанд домч ихээр бэлэгшээж нэг өдөр хэд хэдэн их хөрөн гарч ирсэнд хязгааргүй баяртай сууж байлаа. Баян хүзүүд хэсэг чимээгүй сууж байснаа. Содрон бас байгаа шүү. Та хаяад авч уншиж байвал уншихгүй юу та? Одоо ч рүүн бичгийг мэддэг хүн байхгүй болчээ дээ. Та сүүлд өндөрлөختөө тэр бичгийн хэлээр судраа уншиж хаагаад өндөрлөх шиг болсон. Зүг аха. Гэхдээ домч ихэд баяртайгаар түүний яриаг үлгэн авч. Ой тэгэлгүй яах вэ? Гүд өмнө ялангуяа тэр төгсгөлийн хэсгийг алсын алсаас өвлөгдөн нэрсэн алтан навчийн аялгууд дууны хүчийг сэлбэн бэхжүүлсэн. Агуу мэрэгдийн уялцлын дохойг дамжуулан авахдаа алга хавсран хүч нэмэгдүүлж адис тулгаж алтан навчийг минь амируулан ногооруулж чадсныг дээд тэнгэр мөн хутгийг ивээгч өвдөст талархав. Ариун үгсийг алдалгүй хилэн байж ардын өвчнийг сатааралгүй анган домнохоо амл суу би гэдэг хэсэг дээр хичнээн их хадис шингэж хүний биеийн доторх эдсийн хөдөлгөөн яаж нөлөөлдгийг бодхоос гайхна гэхэд бахим хөзүүт залгуулан айл ялдан бүсгийн ариун хөвлий шиг амьдралын өлгийг хотог алтан навчийг ундаалж адын хорлолыг зайлуулан гай түтгэрийг түвэн амирлахыг өрн залхаар ариунаас ариун шүүдрийн усаар ундаалж хүчийг сэргэн ам оргуулж уйлзүүлээ. Амьтай бүхнийг түлжих ургах цагаар яргун хажууд урж мөнхийн шидийг сэргээхээ амлая. Химэн хэлвээс домчийн нүдэнд давуугах нь хүрэлцэн ирээд хажууд нь суугаад номлон суух шиг харагдах шиг хоёр нүдийг нь нулимс бүрхээд хоолоон саралтаад иржээ. Ийхүү сайн хүмүүс төрөлдөө нэгнээ төвгүй болж чаддаг нь гайхамшигтайч. Яг ингэж танин мэдэж чадсан нь ховор гэдгийг бахим хүзөөд домч хоёул мэднэ. Ийм хоёр хүний дуу хоолой хоршин аялгууд нэгэн үйлчлийг үүсгэж чадваас дууны асрын хүч шингэсэн огторгуйт ертөнцөөс хаанч байхгүй нарийн үйлчлийг авч чадсанаар олон зуун жил хэдэн мянган жил бясалгаж бий болгосон хүчит номын аялгууд дуун үйлчлийг амьлуулан амьд биеийн доторх жижиг бөөмс ертөнцийг төвөггүй өдөрдөн залж ямар ч өвчин хууч эмгэгийг хүсснээрээ эмчлэн ангааж ямар ч махан биеийн доторх эдсийг эмх замбраагүйтлийг эмхлэн нэгэн цэгцэнд төвөггүй оруулж болдгийг аль аль нь сайн ухамсарлаж буй. Хоёр хүний юу яриад байгааг домчийн охинч тэр шин ирсэн гийчинч тэр олигтой ойлгосон юмгүй битүү хатуу царайлан чимээгүй оргино. Гарч явсан ховн хөхийн бие нэг л сонин оргиж мориндоо мордон давхиж явснаа хаашаагаа явж байгаа үл мэдэн байвалцаар нэгэн салхихгүй хүүшэрхүү газар ирээд өөрийн ирэхгүй мориноосоо газар буун суулаа. Харуу бүрий болж байгаа учраас танил ус харагдах энэ газар түүнд төдийл сайхан санагдаагүйч өөр сонголт байгаагүй гачлантай. Морин хамраа шуухтнуулан үргэсэн ч огт хөдөлсөнгүй урд хоёр хөл нь шаасан гадас шиг болж хойд хоёр хөлөө ээлжлэн тийлчилсэн ч ямар ч нэмэр болсонгүй бололтой хамар цоргон мөнөртүүлэн хүхэрсэн шээчглээ. Энэ газар талигчдыг тавьдаг. Хүмүүсийн ярдгаар гүйдэлтэй гих газар байсан агаад яаж яваад ийшээ ирснээ хон хөх мэдэхгүй ч бичигч миний мэдхээр хитрхи хүний муу дурлсан түүнийг муу газрын инээрийг өрн дуудаж авчирсан болов уу гэмээр. Гүн харанхуй болохоос өмнө явах минь химэн хичнээн чармаавч өндийч чадсангүй. Цээч нь улам хүндэрн доош бүхийсээр нэг л мэдхэд өв сургамал үнэрлэн шүдэрээ ганц нэгийг зулгаагаад ч байх шиг мэдрэмж түүнд төрлөө. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын тууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос хоёр. Их Монгол радио 2021 он.
Сонсогч та их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлэн.